ажлын давхардал тэгэл дээрэс нь одоо сая ажлын хэсэгт байгаа гэж тэгжинд ерөнхий архитектор, тамгын газрын дарга энэ хүмүүс аль болгонд хүрэлцэхгүй штэ. Жишээлх юм бол би зүгээр одоо жишээ Бат Баясгалан дарга баг ухаан орсон цагаас л хойш энэ хотын бүх асуудлыг мэдэж энд хамт байгаа. Тэгээ иймэрхүү хүмүүсээ оруулаад энэ ажлынхаа давхардлыг, чиг үүргийг багасгаад тэгэд энэ ажлуудаа хурдлуулах талаас бодож болдгоо юм уу? За одоо жишээлх юм бол тэр засгийн газартаа засгийн газарт асуудлаа оруулах ёстой мó энэ ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн хуралдаа асуудлаа оруулаад холбогдох хууль дүрм журмуудаа батлуулаад цаашаа ажлаа явуулах талаас нь би хараасаа гэж энэ ажлын хэсгийг бодож байна. Мэдээж энэ гаргаж байгаа тооцоо судалгаа энэ 14 хотын асуудал бол эрдэмтэн одоо судлаачдын олон жилийн хийсэн энэ судалгаан дээр үндэслэж энэ концепц гарч ирсэн гэж ойлгож байна. Тийм учраас энэ зүйлээ үгүйсгээ суух биш, харин цаашаа ажил болгох талаас нь анхаарч ажилласаа гэдэг ийм саналыг хэлье. Асуулт асууя гэсэн манай төлөөлөгч нар асууцсан учраас энэ давхардаад байна. Санал ч гэсэн давхардж байгаа учраас яг энэ талаас нь хэлье гэж ингэж бодож байна. Тэгээд холбогдох хууль, дүрм, журам энэ юмнуудаа энэ ажил хариуцж байгаа ажлын хэсэг нь богино хугацаанд шийдвэрлүүлээд ажлаа цаашаа явуулахад анхаараач. Энийний чинь ард иргэдийн асуудал байгаа. Энийний чинь ард иргэдийн амьдралын чанарын асуудал байгаа. Тийм учраас энэ асуудалтаа гол анхаарлаа бас хандуулж ажлаа хурдлуулахад анхаараач гэдэг ийм саналыг хэлье. Баярлалаа.